бид та бүхэндээ танин мэдхүй урлаг соёл сэтгэл зүй гэх мэт хүний амьдралд хэрэг болдог сэдвүүдийн талаар бичлэгүүдийг хүргэх болно. Бичлэгээ үзэхээс өмнө энэ бичлэгийн доор subscribe дараарай. Мөн бидэнд урам өгөхийн тулд лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа. Сайн байна уу? Та бүхэндээ энэ удаагийн дугаараараа бясалгал хийхийн ач тус мөн ямар бясалгал танд тохиромжтой тухай мэдээллийг хүргэж байна. Эхлээд бясалгал гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэе. Бясалгал гэдэг нь сэтгэлийг буйны зорилго дээр тогтоож түүнд дадах явдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бодлоо нэгэн үзүүрт удирдан чиглүүлэх аргад суралцах явдал юм. Самади гэдэг нь сэтгэлээ төвлөрүүлэх, ухаан ойлгох гэсэн утгатай. Йога арга, элэг, ажим бодох, бодлоо төвлөрүүлэх, нэгдэл холбоос зангилаа болох гэх мэт 20 гаруй утгатай. Йог хийсний ач тус нь уур бухимдлаа удирдах, эрүүл мэнд сайжрах, хорт хавдар үүсэх нөхцөлийг багасгах, биеийг эрүүлжүүлэх бясалгалч гэдэг. Бясалгал бол хүн өөрийгөө гүнзгий таньж мэдэх оролдлогын зам юм. Өөртөө зөв сэтгэлийг ойртуулан өөрт төлөвшүүлэх боломжтой. Бясалгал нь ухамсарыг өөрчлөх, гэгэрлийг болж амар амгаланд хүрэх тухай билээ. Бясалгал хийх зөв буруу арга байдаггүй ч өөрийнхөө хэрэгцээнд нийцсэн тайвширлыг олох, дадал олох нь чухал юм. Бясалгалын түгээмэл 9 төрөл байдаг. Оюун санааны бясалгал, сүнслэг бясалгал, төвлөрсөн бясалгал, хөдөлгөөний бясалгал, тарины бясалгал, трансцендентал бясалгал, дэвшилтэд амралтын бясалгал, хайр инэрлийн бясалгал, дүрслэх буюу визуал бясалгал. Бясалгалын бүх хэв маяг нь хүн болгонд тохирдгүй. Эдгээр дасгалууд өөр үр чадвар сэтгэлийг шаарддаг. Нэгдүгээрт оюун санааны бясалгал. Энэ нь буддийн сургаалаас ихтэй оюун санааны бясалгалын хувьд та бодлоо оюун ухаанаараа дамжуулан өнгөрүүлдэг бөгөөд бодлоо шүүн тунгаахгүй бас оролцохгүй. Бие махбодод мэдрэгдэж байгаа мэдрэмжийг ажиглаж байхдаа объект эсвэл амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь танд тустай. Хэрэв та чиглүүлэгч багш удирдагчгүй бол ганцаараа хийхэд хялбар бөгөөд дөхөн байдаг. Хоёр дахь нь сүнслэг бясалгал. Сүнслэг бясалгалыг Хинду бомбын шашиндангууд мөн христийн шашинд ч ашигладаг. Энэ нь эргэн тойрныхоо намгүн байдлын талаар эргцүүлэн бодож, бурхан эсвэл орчлонтой илүү гүн гүнзгий холбоо тогтоохыг эрмэлзэнэ. Эфирийн тосон утлаг, ганг, зандан мод, хуш гэх мэт тоснуудыг ууршуулан орчноо бүрдүүлдэг. Мөрөглийн газар эсвэл гэртээ хийж болдог. Сүнслэг өсөлтийг эрэлхийлэн буй хүмүүс ихэвчлэн энэ бясалгалыг хийдэг байна. Төвлөрсөн бясалгал. Анхаарлаа төвлөрүүлэх бясалгал нь 5 метрхэн айл нэгийг ашиглан анхаарлаа төвлөрүүлэх явдал юм. Хонхны чимээ сонсох эсвэл лааны төл ширтгийг хичээгээрэй. Энэ нь амархан сонсогдох боловч хийж сураагүй анхлан суралцагчдад хэдэн минутаас илүү барихад хэцүү байдаг. Энэ бясалгал нь анхаарал сарндаг мөн амьдралдаа нэмэлт анхаарал хандуулах шаардлагатай байгаа хүмүүс тохиромжтой. Хөдөлгөөний бясалгал. Хөдөлгөөний бясалгал гэж хэлэхээр йогийн дасгал санаанд тань орж буй байх. Гэхдээ энэ нь ой дундуур алхах цэцэрлэгжүүлэлт гэх мэт өөрийн дуртай таатай хөдөлгөөнүүдийг хэлнэ. Хөдөлгөөний бясалгал нь үйлдэлээрээ амар амгалан олж оюун ухаанаа тайвшруулж, амраахыг илүүд үздэг хүмүүст тохирдог. Тарины бясалгал. Мантра буюу тарины бясалгал Хинду, буддийн шашны уламжлалт зэрэг олон сургаалд чухал байр эзэлдэг. Оюун ухаанаа цэвэрлэхийн тулд давтагддаг дуу авиаг ашигладаг нь бидний мэдих ом гэх мэт үг хэллэг эсвэл дуу байж болдог. Тариныг чанга дуугаар уншсанаар танин мэдхийн гүнзгий төвшин мэдрэх боломжийг олгодог. Зарим хүмүүс тарины бясалгалд дуртай байдаг нь амьсгал дээрээ төвлөрөхөөс илүү үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг тул чимээгүй байдал дургүй хүмүүст зориулсан бясалгал юм. Трансцендентал бясалгал. Энэ бясалгал нь бясалгалын түгээмэл төрлийн нэг юм. Энэ дасгалжуулагч багш бүрийн боловсруулсан онцлог шин чанартай тарин эсвэл үгийг ашигладаг. Энэхүү бясалгал нь эмх цэгцэнд дуртай бясалгалын дадал хэвшлийг нухацтай баримталдаг хүмүүст зориулагдсан. Аажмаар тайвшрах бясалгал. Биеийн скан хийх бясалгал гэж нэрлэгддэг дэвшилтэт аргын амралт нь бие оюуны тайвширлыг дэмжих зорилготой дасгал юм. Энэ хэлбэрийн бясалгал нь биеийн хэсэг бүрийн булчинлаг, бүллэг тус бүрийг аажмаар чангалж тайвшруулдаг. Бясалгалын үеэр биеэр зөөлөн долгион урсаж байгаагаар төсөөлөх нь үр дүнтэй. Энэ бясалгалыг унтахаасаа өмнө хийснээр стрессийг тайлж биеийг тайвшруулж амраадаг. Хайр инэрлийн бясалгал. Хайр инэрлийн бясалгалыг өрөвдөх нинжин сэтгэл, өөрийгөө болон бусдыг хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг бэхжүүлэхэд ашигладаг. Энэ бясалгалын гол утга учир нь бусдаас
Хайрыг хүлээж аван сэтгэлээ нээн дараа нь хайртай хүмүүс, найз нөхөд, танилуд бүх амьд биетэд сайн сайхныг илгээх явдал юм. Энэ төрлийн бясалгалыг уур хилэн дургуутслыг мэдэрч буй хүмүүс хийснээр энэрн нэгүсэх сэтгэл нинжин сэтгэлийг үүсэх гэд сайнаар нөлөөлнө. Визуал бясалгал. Визуал бясалгал буюу төсөөлөх бясалгал нь эерэг үзэгдлийг болон эерэг байдлыг дүрслэн харуулах замаар амраах, амар амгалан тайван байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга юм. Энэхүү бясалгалыг хийхдээ тухайн дүр төрхийг тодоор төсөөлж 5 мэдрэхүйгээ ашиглан аль болох сайн сайхан зүйлсийг нэмж оруулах нь чухал юм. Энэ бясалгалын өөр нэг хэлбэр бол анхаарлаа төвлөрүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх замаар тодорхой амжилтанд хүрэхийг төсөөлөх явдал юм. Олон хүмүүс сэтгэл санааны байдлаа дээшлүүлэх, стрессийн түвшинг буруулах, дотоод амар амгалангаа дэмжих зорилгоор энэхүү бясалгалыг ашигладаг. Та бясалгал хийж эхлэхээр шийдсэн бол эхлээд чимээгүй суугаад өдөр бүр 5-10 минутаар дасгаж хийгээрэй. Дараа нь баг багаар цагаа уртасгах хэрэгтэй. Бясалгалыг хүчээр хийх ёстой зүйл биш. Хэрэв алдагдаж байгаа бол энэ нь ажил болно. Зөөлөн тогтмол дасгаж хийх нь эцтэй тогтворж цаашид өсөж хөгжсөөр тааламжтай байдаг. Бясалгал хийснээр ямар ашиг тустай вэ гэвэл цусны даралт бууруулах, итгэл үнэмшилтэй болох, сэтгэлийн хямралаас ангижрах, нойрыг сайжруулах, идэвхтэй болох, өөрийгөө хянаж сурах гэх мэт олон талын ач тусыг танд өгөх болно. Бясалгалын маш олон хэлбэр төрөл байдаг тул та өөрт тохирох аль таатай хэрэгтэйг нь сонгох хэрэгтэй. Та бүхэн энэхүү бичлэгийг найз нөхөд, гэр бүл болон хэрэгтэй хүмүүст нь шеэр хийж дотны хүмүүстэй анхаарал тавиарай. Он оныхны зурхай байгаа учраас та бүхэн бичлэгээ дуустал нь үзээрэй. Шинээр найзуудаа урихын тулд манай сувгийг subscribe дарахаа мартаоцай. Subscribe-ийн хажууд хонхыг дарвал таны сувагт бидний сувгийн шинэ мэдээлэл цаг алдалгүй харагдаж байх болно. Баярлалаа.